Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ англи хэлний одоо төгссөн, өнгөрсөнд төгссөн, ирээдүйд төгсөх цаг буюу the present perfect simple, the past perfect tenses заах болно. Эхний цаг маань the present perfect simple буюу одоо төгссөн цаг. Энэ цаг нь ерөнхийдөө саяхан дууссан үедийг илэрхийлэхдээ ашигладаг. Монгол хэлний ад, байна, Вэла чагсан гэсэн дагавартай ерөнхийдөө тохирдог. Чиглүүлсэн жишээ үгсийг орчуулбал дөнгөж, хизээ нэгэн цагт, хизээж, аль хэдийн, хараахан, үргэлж, хэр удаан, одоохондоо, саяхан, өнөөдөр гэсэн үгс байна. Жишээ нь би хичээлээ аль хэдийн хийчихсэн. I have already started. Энэхүү цагийн өгүүлбэрийн бүтц нь энгийн өгүүлбэрт I, you, we, they эзэн биеийн араас have харин he, she, it эзэн биеийн араас has бичээд үйл үг өнгөрсөн цаг дээр бичдэг. Жишээ нь I have worked, we have worked, he has worked. Үгүйсгсэн өгүүлбэрт эзэн бие have эсвэл has тэгээд not нэмэгдэж өнгөрсөн цагийн үйл үг бичнэ. Жишээ нь I have not worked. We have not worked. He hasn't worked. Харин асуух өгүүлбэрт have юм уу хайсаар эхлэх ба дараа нь тохирох эзэн бие болон өнгөрсөн цагийн үйл үг бичнэ. Жишээ нь Have I worked? Have you worked? Has he worked? Одоо төгссөн цагийн ерөнхий 3 хэрэглэлийг танилцуулъя. Нэгт хугацаанд тодорхой дурдаагүй боловч саяхан болсон үеийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээ нь I have worked буюу би ажиллаа хийчихсэн. Хоёрт хувь хүний туулсан дадлага, туршлага, гарсан өөрчлөлтийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээ нь He has dyed his hair red буюу тэр үсээ улаанаар будчихсан. Гуравт саяхан болсон үеийг илэрхийлэхдээ ашигладаг. Жишээ нь I have just finished doing my assignments буюу би дөнгөж гэрийн даалгавраа хийж дуусчихад байна гэсэн утгыг илэрхийлж байна. Одоо энэхүү цагийн жишээ харилцан яриаг хамтдаа уншицгаая. Hi John, have you finished the math homework? No, I haven't not. How about you? I just have finished it. Cool. Have you ever failed a test? No, I have never failed the test. Дараагийн үзэх цаг маань өнгөрсөн төгссөн цаг буюу the past perfect. Энэ цаг нь өнгөрсөнд болсон үйл явдлын өмнө болсон өөр нэг үйл явдлыг илэрхийлэхдээ ашиглана. Монгол хэлний аад эсвэл ааж хаад, чихсан, байсан гэсэнтэй ерөнхийдөө тохирдог. Чиглүүлсэн жишээ үгсийг орчуулбал турш, хойш, аль хэдийн, дараа нь, дөнгөж, хизээж, хараахан гэх мэтчлэн үгс байдаг. Жишээ нь 9 цаг гэхэд би хичээлээ 2 цаг хийчихсэн байсан. Буюу by 9 last night I had studied for 2 hours. Энэхүү цагийн өгүүлбэрийн бүтц нь энгийн өгүүлбэрт эзэн биеийн араас had тэгээд үйл үг part participle буюу өнгөрсөнд хувирсан хэлбэрээр бичигдэнэ. Жишээ нь I had worked, you had worked гэх мэтчлэн. Өгүүлсэн хэлбэрт эзэн биеийн араас had not бичиж үйл үг өнгөрсөнд хувирж бичнэ. Жишээ нь I had not worked, you had not worked. Харин асуух өгүүлбэр хадаар эхэлж эзэн бие үйл үг өнгөрсөнд хувирж бичнэ. Жишээ нь had he worked, had you worked. Өнгөрсөн төгссөн 2 цагийн хэрэглээ нь нэгт өнгөрсөн дөх тодорхой нэг хугацаа гэхэд болж өнгөрсөн үйл явдлыг илэрхийлнэ. Жишээ нь By 9 p.m. last night, I had already done my homework. Буюу өчигдөр орой 9 цаг гэхэд би хичээлээ хийгээд дуусчихсан байсан. Хоёрт зарим өгүүлбэрт тэр үед, дараа нь, тэр мөч, тэгмэгц, өмнө нь гэх мэт
үгийг хэрэглэж нэг үйл явдлын өмнө нь өөр нэг үйл явдал болсон болохыг илэрхийлнэ. Жишээ нь After I had finished my homework, I went outside. Боёо би ажлаа хийж дуусмагцаа гадагшаа гарсан. Одоо өнгөрсөн төгссөн цагийн жишээ харилцан яриаг хамтаа уншицгаая. Had you finished your homework before you came? I had finished my homework by 9 p.m. yesterday. I had not finished my homework. I had played video games with my sister. Had you played all day? No, I hadn't played all day. Одоо бүгдээрээ ирээдүйд төгсөх цаг буюу the future perfect цагийг үзнэ. Энэ цаг нь ирээдүйд нэг үйл явдал тодорхой нэг хугацаа гэхэд бүрэн дууссан байх санааг илэрхийлнэ. Монгол хэлний чихнаа аад хаад чихсан байх болно гэсэнтэй ерөнхийдөө тохирдог. Чиглүүлсэн жигсээ үгсийг орчуулбал 7 цаг гэхэд, маргааш гэхэд, 9 сар гэхэд тэр цаг мөчид гэх мэтчлэн үгс байдаг. Жишээ нь I will have finished my homework by tomorrow. Би маргааш даалгавраа хийчихсэн байх болно. Өгүүлбэрийн бүтц нь энгийн өгүүлбэрт эзэн биеийн араас will have тэгээд үйл үг past participle буюу өнгөрсөн цагт хувирч бичнэ. Жишээ нь I will have worked. He will have worked. Өгөөсгсөн өгүүлбэрт эзэн биеийн араас will not have тэгээд үйл үг өнгөрсөн цагт хувирч бичнэ. Жишээ нь I will not have worked. He will not have worked. Харин асуух өгүүлбэрт өгүүлбэр will-ээр эхлэх ба дараа нь эзэн бие болон have бичээд үйл үг өнгөрсөнд хувирч бичнэ. Жишээ нь Will you have worked? Will he have worked? Ирээдүйд төгсөх цагийн үндсэн хоёр хэрэглээ нь нэгт ямар нэг үйл ирээдүйн тодорхой нэг цаг хугацаа гэхэд бүрэн төгс хийгдэж дууссан байх санааг илэрхийлнэ. Жишээ нь I will have finished my homework by 9 o'clock. Буюу би 9 цаг гэхэд даалгавраа хийгээд дуусчихсан байх болно. Хоёрт ирээдүйд нэг үйл явдал болоход түүнээс өмнө болж өнгөрчихсөн байх үйл явдлыг илэрхийлнэ. Жишээ нь I will have finished my homework before she comes. Буюу би даалгавраа түүнийг ирэхээс өмнө хийчихсэн байх болно. Одоо бүгдээрээ ирээдүйд төгсөх цагийн жишээ харилцан яриаг уншицгаая. Will you have studied hard during the exam? Yes, I will have prepared before the exam starts. By next week, I will have done my part-time job. Will you have enough time to prepare for the exam? I do not know, but my friends will have helped me prepare well. Бид бүхэн одоо төгссөн, өнгөрсөн төгссөн, ирээдүйд төгссөн цагуудыг үзэж дуслаа. Одоо бүгдээрээ баттган энэхүү өгүүлбэрүүдийг уншицгаая. I have lived in Mongolia since 2015. I had lived in Korea before I moved to Mongolia. I will have moved to Japan next year. Орчуулбал би Монголд 2015 оноос хойш амьдарсан. Монголд нүүж ирэхээсээ өмнө Солонгост амьдардаг байсан. Гэхдээ би дараа жил Японд руу нүүчихсэн байх болно. Одоо 3 цагаа харьцуулан харцгаая. Одоо төгссөн цаг нь аль хэдийн хийчихсэн байгаа болон саяхан хийсэн зүйлээ хэлэхэд ашиглаж байгаа. Жишээ нь I have studied. Харин өнгөрсөнд төгссөн цаг нь өнгөрсөнд нэг үйл явдлын өмнө болсон нэг үйл явдлыг хэлэхэд ашиглаж байгаа. Жишээ нь I had studied. Ирээдүйд төгсөх цаг нь ирээдүйд тодорхой нэгэн цагт хийчихсэн байх үйл явдлыг хэлнэ. Жишээ нь I will have studied
Энэхүү хичээлийг үзсэнд баярлалаа.